Эрдэнэцгийн сумын шуурхай штабын жижигэр Эрдэнэцэгт байна. 2025 оны 3 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд онцгой байдлын ерөнхий газар Сүхбаатар аймагт онцгой байдлын команд штабын сургалтыг зохион байгуулж явуулж байна. За өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжлэн явуулж байна. Цагийн байдлыг өглөө 8:45 минутад 1-р цагийн байдал, 9:45 минутанд 2-р цагийн байдал өрнөж, уг цагийн байдлаар Эрдэнэцгийн сумын Кавент гэдэг газраас хээрийн төмөр асч байна гэсэн ийм цагийн байдал орж ирсэн. За энэ цагийн байдлын дагуу Сүхбаатар Эрдэнэцгийн сумын онцгой комисс хуралдах мөн мэргэжлийн ангиудыг ажилуулах бэлтгэл ажлуудыг хангаад ингээд ажиллаж байна. Засаг даргын захирамжийн дагуу сумын онцгой комиссийг оролдуулж дараах шийдвэрийг гаргаад байна. За үүнд бүлгүүдийг томлон ажилуулах, тэдгээрт нэмэлт үүрэг чиглэх, мөн эрен хайх бүлгийг томлох, мөн шуурхай арга хэмжээ авах, мөн гарсан төврийн голомтой холбогдуулж өндөржүүлсэн бэлэн байдлыг бас зарлан ажиллаж байна. Уг үйл ажиллагаа цагийн байдал, сургалтын цагийн байдалд бол нийтдээ 7 бүлэг 50 үнэтэй, 7 автомашинтай, 20 үлээгүүртэй, 30 зохиуртай эхний ээлжинд ажиллаж байна. Мөн бичигт бомтоос 5 бүлэг 5 машинтай, 7 үлээгүүртэй, 5 зохиуртайгаар тус үүрэг гүйцэтгэхээр цагийн байдлуудыг өгөөд ажиллаж байна. Мөн Сүхбаатар аймгийн шуурхай штабт өгөгдсөн цагийн байдлын дагуу хүч хэрэгсэл болон харилцан ажиллагааг зохион байгуулах журам, зарлал мэдээлэх журмын дагуу бүлгүүдийг үйл ажиллагааг тогтмол мэдээлж ажиллаж байна. За бичигт бомтоос 2 км гэдэг байгаа шүү дээ. 2 км. Тэгэхээр бичигт бомтоос бүлгүүд боломжтой байгаа тийм. За эндээс зарим наран даранг сумын эрүүлэндийг зориултын автомашинуудыг сумын татан төвлөрөөд дэмжлэгээ хийж байгаа. 2 иргэнийг